Малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Үндэсний ус соёлоо дэдлэгч DDH компанитай хамтран хүргэдэг Эрдэмт Байж Дэрэмгийн хөтөлбөрт нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өв соёлыг дэдлэгч DDH. Манай энэ удаагийн зочин Алтан азаргандаа мөнгөн гүхэр алгасан азтай одтой аавын хүү оролцож байгаа. Төв аймгийн Алтан булаг сумын хараад адуу уржуулагч Гансгүй Хадбаатарыг студид урьж авчин ярихаар хөрөлтгөр цэглээ үзэгчд минь анхаарлаа хандуулно. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Улиран одсож байгаа одсон 2022 он бас таны хувьд амжилт баруун азтай сайхан жилүүдийн нэг байсан болов уу гэж бодож байна. Учир нь таны сагвар дуудлагатай азраг алтан азраг ургамжлалыг хүртсэн тийм ээ. За тийм 22 онд бас аз одоо олзоо омгоор одоо дүүрэл сайхан байлаа. Морь урдан байлаа. Алтан азраг өргөмжлөл авлаа. Саврын маань одоо алтан азраг ургамжлал авахд одоо амжилтуудыг нь дурддаг юм байл л да. Төчнөөн төлн улс усны уралдаанаас төдөн айраг төр өгсөн гэдэг. Саврын маань одоо хэдэн төл улс усны уралдаан буюу засгийн газрын тогтоолтой төрийн зарлагтай наадам төрүүлж яригдаад байгаа юм бэ? Одоогийн байдлаар 10-11 төл нь улс уст орсон, харигдсан. Тэгээд тэрнээс гадна яг одоо нийт нөгөө хүмүүс одоо дунд гэх юм уу нэр хүнд бас гайгүйтэй явдаг нь болохоор өндөр нөгөө бооцот уралдаанууд хаврын $1000 өндөр бооцот уралдаануудад бас 4-5 төл нь харигдсан гэдгээрээ бас тэгээд тэр дундаа англитай уралдаж исэн гэдгээрээ бас нэлээд тийм одны дунд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг болов уу гэж боддог. 11 төл давхарцсан тоогоор хэд вэ? Давхарцсан тоогоор тэгэл 1 2 3 зарим нь ганц харигдчихл байсан. Тэгээд нэг 20 гаруй юу байдаг. 25 6 төл биш ээ. 25 6 удаагийн давтамжтай харигдсан тийм байдаг. Өнөө жилийн тухайд жишээлбэл хичнээн төл нь хаана харагддаг төрүүлсэн бэ? Өнөө жилийн тухайд яг нэг хүн болгоны нөгөө хүссэн 100 101 жилийн наадам энэ жил болсон. Тэгээд хүн болгон л одоо улсын наадам одоо бүс гэхээсээ илүү улсын наадамд нэг морь харигдуулчих юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан баг. Одоо нөгөө 60,000 уяж нар дундаас тий. Тэгэл мэдээж хэрэг тэр хүн болгоны адилхан одоо улсын наадамд одоо түүхтэй байгаараа нэг морь харигдуулчих юмсан гэсэн мөрөөдөлтэй одоо сүүлийн 2-3 жилийн бодол тийм мөрөөдөл тээж ирсээр байгаа л бэлдэж байгаа л 2-3 адуул бэлдсэн. Тэгээд нэг л адуу мурдулсан. Тэгээд улсад сонгомод дунд англид хязаал өрөө 3-аар төгссөн. Давхар уяагаар Өрөнгөө аймаг Хангаан бүст очиж ам үзүүлээд Баянгор аймгийн бүст очиж төрүүлсэн сонгомол дундаа. Тэгээд Баянгор аймагт сагварын 2 төл шүтлэнд түрүү ам үз. Тэгээд тиймэрхүү сайхан наацсан одоо алтан азаргаа мэлааж бас нэг азарганы төл нэг наадамд түрүү ам үзүүгээр бас ороод ирэхээр бас яг нөө одоо мэдээж нэг олон үржүүлэгч гараад ирсэн энэ цагт бас яг болж ийн гэдэг одоо нэг анализ эзлэл хийж сууж илаа тэр үед те. Таны нөгөө улсад төрүүлээд 2 бүсийн уралдаанд төрүүлж яригддаг нь бол мөн сагварын төл өстэй. Тэ сагварын охин төлөөс гарсан. Эцэг нь ямар азар болох вэ? Эцэг нь нөгөө харгууны мөнгөний охин нөгөө төл нөгөө таримл орсон шүү дээ. Тэрний төлөх. Тэгэл одоо яалтж байхгүй л их нь манаа унган эцэгч манаа унган тэгээд өөрийн одоо нөгөө бодлоор ч гэх юм уу бий болгосон л адуу л гэж боддог шүү дээ. Тэр маань одоо унган тамхтай адуу бас түүхтэй байгаагаар бас аригдсан бас их тийм сайхан мэдрэмж төрдөг юм бэл. Өөрөнгөд айраг төрүүлдэг азрах чинь бас танай адууны дуулдаад байсан уу та? Тэ Өрөнгөө аймаг төрүүлдэг азрах манай Мирамакс гэдэг азрагны төл. Гайр дотэрд нь тэр жил ирж нэг гүү тавиад. Тэгээд тэр нь говьолтоодоо бас нэг багсаг наадамд айрагд төрүүлээд байна гэж дуулдаж лээсэн. Тэгээд энэ жил Өрөнгөө төрүүлсэн бэл. Тэгээд дараа нь давхар уяагаар налаах дам үзсэн бэл. Танай адууны удамтай хичнээн адуу энэ жил улс усны наадам төрүүлж яригдсан юм бэ?
За одоо 4-5 адуу 4 адуу байна уу? Нэг давхарцсан югаараа 7-8 3 төрөв 4 хайр. 4 хайр тийм 7-8 л хайрыг төрүүл авсан бэл. За алтан азар нэгэнт алтан азаргаараа эхэлсэн сагуураараа эхэлсэн юм чинь хоёул энэ талаар жоохон дэлгэрүүлье. Ер нь ямар азарга одоо хүм одоо уяжд бол дор хүрнээл үржил хийж байна. Би сая бас хөдөө орон нутгуудаар яваад ирлээ. Дор хүрнээл одоо бас нэг суманд бол 1-2 цэвэр азарга авчирсан дор хүрнээл үржил хийгээл ингэж байж лээ. Энэ үржлийн бодлогыг одоо нэлээдээ ингэж хавтгаарч байгаа учраас нөгөө зөв зохистой хийх тухай дээр ер нь анхаарч одоо эхнээсээ өсөрмжтэй байхгүй болохгүй юм байна гэсэн бодол болгоомжлол бол төрсөн. Азаргаа ер нь хэрхэн шинжид таньж авах юм бэ? За дээрэс нь одоо сайн азарга гэдгийг ямар шинжээр мэдэх юм бэ? Тэр азаргнууд одоо Монгол ирээд нутагшаад өөр төлөвүүд нь сайн давахын тулд одоо юу чухалчлах хэрэгтэй вэ? За тий одоо тэгээд яг нөгөө өөрсдөө үржил хийж байгаа байж одоо бусд хийж байгаа хүмүүсийг үржил хийх нь буруу мэтэр бас яг ярихад бол бас хэцүү тийм ээ. Гэхдээ яг зүгээр бусдын зүгээр алдж байгаа болов гэмээр одоо нөгөө зүйлүүд бол мэдээж хэрэг одоо азарганы сонголт. Тэр дундаа нөгөө битэрийн төрөний нэг ярилцчихсэн нөгөө тэнцууга ярилцчихсэн шиг нөгөө ганцхан удам өгсөний алдаа. Тэгээ дээрэс нь одоо нөгөө цусандаа орсон гэж эвдэг үлээ нөгөө төрлийн үржүүлэг. Тэгээ төрлийн үржүүлэг энэ төр хийснээс бас актер хөдөөнийхэн маань бас жоохон алдах магадaltaй байж магадгүй. Өөрөөсөө анзарч ивэл цус ойртуулаад одоо хурдан адуу гарахгүй байгааг бас анзаарч л байгаа. Мэдээж хэрэг олон дотроос гарсан нь бол хоц хурдан байгаа. Тэр нь гэхдээ тохиолдлын хувьд бол одоо нэг хуваар ярих юм бол 100-ны 5% дээр ширэхгүй. 100-ны 1% энэ гэж ярьж бол 100 адуунаас цус ойртсон адуунаас нэг нь эсвэл бүр 1000-аас нэг нь ч байж магадгүй. Тэгэхээр бол одоо цус ойртуулах бол тун таагүй асуудал болоод гэж боддог. Тэрэн дээр халддаг. Тэгээд тэр нөгөө одоо хэв шинж гэх юм бол мэдээж хэрэг нь монголчууд өөрөө төвчээрийн уралдаан, холын зай уралдаан. Тэгэхээр яг таны яриг таслаад нэг асууч төрлийн үржүүлэхийн тухай. Манайхан бол одоо яг үүндээ одоо халуун азрах хурдлал тусандаа төрөлд одоо төр удам дамжсан үржүүлэхийн үр дүн юм а гэж яриад эхлэхлээр л доор бүр нь ер нь одоо баг төрлийн үржүүлэх хийгээгүй айлууд хэр олон байна вэ гэж ботхоц хэмжээнд хийгдэж шít. Тэгээд зарим нэг нь одоо үнэхээр одоо би бас нэг барин тавин нотлох боломжгүй асуухлаар одоо эцэг их талаасаа одоо тэр удамдаа орцсон юм а 2 дугаар үедээ 3 дугаар үедээ 3 4 дугаар үед нь буцаад нийлүүлээд ийм хурдан болсон юм а гэж ярьж байгаа үеичтэй. Тэгэхээр одоо нөгөө таны нөгөө 1000-ад нэг ч юм уу 100 одоо 100 одоо 100000-ад нэг ч гэдэг юм уу тэр хувилбараас арай өөр л үр дүн харагдаад байгаа юм. Яг одоо тэгээд тэрийг бол одоо дэлхийд одоо англи адууны юг харахлаар чинь мэдээж хэрэг манайхан нэг адуу ингээл харагдахлаар 3-4 имбридинг тэ 4-4-ийн төрлийн үржүүлэг энэ төр гэлээ. Тэр бол тэрэндээ байгаа юм биш. Одоо тэр олон англи адуучин бүгд цусанд орсон байдаг. Тэгэхээр нэг адуу аль нэгэн төрүүлж таарна үст. Тэгэхээр тэр нь цусанд орсон болохоор нөгөөдгийг одоо хурдан байна. Цусандаа орсноор хурдан байна гэж үздэг байгаа байхгүй. Магадгүй зүгээр яг уу тэгтээ ярьснараа бол одоо юу гэдгийг би бол баталж чадахгүй л дээ. Зүгээр цаг хугацаа ч юм уу те. Одоо нөгөө төрлийн үржүүлгээр оруулаад жоохон адууга хурдан биш тааруухан болгоод ирвэл хүн өөрөө нөгөө түрүүнд би ярьжсэн чинь нөгөө хүнд нөгөө хэлээд ойлгохгүй цаг хугацаа гэж бол байдаг. Заавалчгүй биеэрээ тэрийг туулж үзээд цаг хугацаа өнгөрсний дараа тэр нь зөв, тэр нь буруу байсан. Энэ зам нь зөв байж, энэ зам нь буруу байж гэдгийг бол ойлгох. Тэрнээс одоо яг миний төрлийн үржүүлэг нь зөв, төрлийн үржүүлэг буруу гэдэг бол одоо хүмүүсийг талцуулсан, бараг талцуулсан биш. Бараг нөгөө төрлийн үржүүлэг нь буруу гэдгийн эсрэг талбаар ганцаараа би суучих байхгүй. Магадгүй зүгээр ажигч хүмүүс, одоо малч ухаантай хүмүүс бол төрлийн үржүүлгээ хурдан адуу гарсан айлч гэсэн анзаарах юм бол тэр хурдан азарганы
төл үүнүүд жоон тааруухан тухмагнаа муутай, нүд төмсөг муутай, уул тавг муутай тийм гарч байгаа гэдгийг бол нөгөө одоо яг нөгөө нэг жинхэнэ одоо үржүүлэгч гэдэг бол малчин гэсэн үг л дээ ер нь бол. Тэгэхээр тэр сайн малчин одоо өвчүүл бол тэрийг анзаарсан байх хэрэгтэй. Магадгүй одоо төрлийн үржүүлэг яг сайн уу муу юу гэдгийг тэр нөгөө одоо луугаар одоо өвчүүлээс асуух хэрэгтэй байхгүй. Надаас биш. Тэгэх юм бол нөгөө үг нь илүү олон түмэнд хүрэх байх тийм ээ. Тэгээ зүгээр нөгөө яг нэг юм нэмээд хэлчихээ мартахаас өмнө бас мартчих магадгүй. Зүгээр ингээл би ингээл цэвэр адуу мэдээж хэрэг одоо нөгөө бүгд л том тэмцэл одоо нөгөө өрсөлдөөний дунд төлөө явж байгаа юм чинь. Төрлийн үржүүлэг энэ төр гэж харж байгаа. Тэгээ зүгээр яг англи адууг харж байгаад бол хуучны хэдэн азраанууд одоо бүр дээр үе юм уу? Азраанууд шиг азраг одоо харагдахгүй байгаа байхгүй. Тэднээс яагаад гэвэл нөгөө төрлийн үржүүлэгтэй их орцсон учраас яг нөгөө байгалийн нөгөө хэв шинж баг болоод байгаа анзаарэгдэж байгаа байхгүй. Одоо Нордон дансар гэдэг тэр шиг азраг одоо нөгөө мянган төрлийн үржүүлэг явагдаад Нордон дансар шиг азраг нь харагдахгүй байхгүй. Яагаад Нордон дансар тийм бүр гаж тийм онцгой байна. Тэр зүгээр л тохиолдлоор гараад ирсэн. Одоо номон дээр хүртэл байдаг шүү дээ. Эхлээ голсон, ингэсэн тэгсэн чинь Нордон дансар амжилттай үзүүлээд одоо англи адууны бүр домог болсон тийм үү. Тэр шиг азраг одоо гарч ирэхэд бол тун бэрх. Яагаад гэвэл нөгөө англи адууч өөрөө цөөхөн учраас хурдныг хурдантай нийлүүлээд байсан чинь зарим нь хамаатан болсон. Хамаатан болсон ч гэсэн төл нь хурдлаад ангууд нийлүүлээд байсан. Тэгээ сүүлдээ цусны өртөөд нөгөө төрний миний ярьж байгаагаар нөгөө тухмагнаа муутай, нүд төмсөг муутай, гол муутай, торхон, улам торхон болоод байгаа. Тэрийг бол малч ухаантай хүн л анзаарна. Тэрнээс хүн болгонд хэлээд бол заримд нь баг ад болох. Тийм. Гэж л үз. Тантай санал нэг байна. Яагаад энийг тодруулж байгаа гэхээр яг нөгөө уяачд бас одоо би хөдөөр нутгаар явж байхад нөгөө цэвэр адуу одоо гадны адуул бол хурдан. Тэрийг одоо Монгол адуултад нэрлэлцэж юм бол хурдан адуу гарна гэсэн нэг ийм ойлголттой байна. За нөгөө талдаа энэ төрлийн үржүүлэг гэдэг юм чи их сайн гинэ, сайн чанарыг авчруулахын тулд одоо төрлийн үржүүлгийг хийх хэрэгтэй гэнэ. Одоо нөгөө тэрнээс эхлээд хурдан адуу гарлаа. За тэгээ манайхан ч нөгөө улам сайн болох гэж өөрийнхөө онолыг төвшүүлдэг юм болохоор баг ойрхон цуснд нь хийжүүл илүү сайн болох материал яриад байна л. Тийм учраас энийг дэлгэрүүлж байгаа. Зөв. Улаанбаяр доктор бас манай нэвтрүүлэгт орж байгаа, оролцсон. Тэгээд тэр Улаанбаяр доктор ярих нь бол төрлийн үржүүлэг маш боломжтой гэхтэй. За бүр одоо үнэхээр нэг удамд бол нэг л удаа хийх хэрэгтэй гэсэн зүйлийг бас сануулж байсан. Тэгэхээр бол тань ярьж байгаатай санал нэг байна. За би бас тэр үнтэй санал нэг нөгөө одоо Монгол адууч өөр пассворт гэж байхгүй. Магадгүй зүгээр яг тохиолдлоор ч юм уу нэг хүн мэдээж хэрэг өөрт ашигтайгаар удам худлаа ярихад л манай адуу цусандаа орох боломжтой. Ягаад гэвэл энэ өөрөө хурдан адуу ер нь зүүн 3 аймаг гэж ярихаас илүү одоо сүүлийн үед бол Сүхбаатар аймаг тэр дундаа хасагт халдсан тийм ээ Дарганга гэл ингээл нэг хэдхэн сумаас хурдан адуу гарч байгаа ч гэж одоо ер нь тэрийг барьж үржил хийж байгаа. Тэгэхээр магадгүй санамсаргүйгээр цусандаа оруулах бол магадaltaй. Тэгэхээр би бол зүгээр нэг айлаас авсан адуугаараа хязгаарч одоо юу гэдэг хооронд нь нийлүүлэх тунд ураггүй. Ер нь аль болохоор л нөгөө хэв шинжин жоохон өөр, зүс нь өөр байж жоохон нийлүүлэхгүй бол ер нь хоорондоо төстэй одоо нөгөө халзангийн халтар адуу гэдэг шиг нөгөө ам нь одоо буган дуухан тийм халтар адуунуудыг хооронд нь нийлүүлэх тунд дурггүй гэдгээс одоо айцтай байдаг байхгүй. Ягаад гэвэл энэ цусандаа орохоос айдаг байхгүй. Тэгээ жоохон торхонд гарч ирвэл би тэр хоёрыг магадгүй цусандаа орж иж магадгүй гэдэг бодлоор салгадаг байхгүй. Тэгэл салгаал ингээд үзэнгууд нөгөө азаранаас шал өөр гарч идэг. Тэгэхээр тэр бол магадгүй биднээс өөрсдөө мэдхгүй цусандаа орж явах магадaltaй. Энэ цус ортох нөгөө хам шинж өвчний илэрлэл нь болохоор бид бол одоо нөгөө юм сохор тогломж байдаг юм уу эсвэл дахир дутуу байж ижил цус ортчихжээ гэж юм төл гарсан байна гэж бодохоор тэгжил ойлгох тул ер нь жоох мэдрэл ноттай ч юм уу. Гэтэл яг тэр юм чи одоо доктор ярьж байгаачлан бол одоо зүгээр л нөгөө ийм зам байдалтай юм аа. Нэг ингээд идэг юм аа гэд
тэрэн шиг байдлаар илэрнэ гэсэн юм ярьжсэн. Тэгэхээр ер нь бол цус ойртолтыг бас жирийн нүдээр хараад тэр болгонд тогтоогоод авах боломжгүй юм байна. Тэгээ магадгүй түүнээс нь болоод нөгөө бас балчд өөртөө ч мэдгүй цус ойрт одоо ойртуулаад байж адуунд нь тийм цус ойрт юу бас байгаад байх боломжтой юм л гэж бодчихсон. Тийм ер нь цус ойртуулаад ойртуулж үзсэн хүмүүс одоо сүүлийн үед бол зөндөө гарч ирж байгаа. Адуугаа ажиглаж ивэл 50 дөлгөөн одоо нөгөө зоригны 50 дөлгөөн биш. Зүгээр тэнэг мангарын 50 дөлгөөн номой дойжоогүй болж иж магадгүй. Ер нь цус сайхан холдуулаад байвал одоо нөгөө их адууч өөрөө хурц байдаг үстэй. Одоо нөгөө зан ааш ч юм уу. Цус ойртуулаад ирэхлээр ер нь номхон номой дорой тал руугаа орж иж болон магадгүй. Гэхдээ тэрийг тэгэл дөрөвний ярьсан шиг яг л малч ухаантай хүн л анзаарна үхээс зүгээр хөдөө байгаа бас хүн болгон нөгөө юу гэдгийг одоо хотод мал малж байгаа ч юм уу хотын нөгөө морин туртай хүмүүсээс бүх хөдөөний хүмүүс илүү гэсэн юм бол байхгүй. Тэр дундаа зүгээр л нөгөө малч ухаантай хүмүүс нь бол олоод харцсан баг. Хотынхч байсан, хөдөөнийхч байсан. Тэгэхээр тэр дундаа би тэр бол хөдөөний хүмүүстэй бас хит их алтхаас сэргийлж яриад байгаа шүү дээ, тийм ээ. За хуулийн ярилцлага нэлээд хурцад өргөлчлээ. Тэгэхээр би одоо нөгөө түрүү алтан азраг буюу сагварын тухай асуухтаа энэ адуу азраг оруулж ирээд байгаа хүмүүс ялангуяа цэвэр азраг авахгүй ч хүмүүс юу гэж чухалчлах хэрэгтэй вэ гэдэг талаар танаас зөвлөмж авах хүсэж байна. Яагаад сагварын төлөөд хурдан яг энэ нөхцөл дасан зохицоод байгаа? Яагаад сагвар бэлчээрээр тэр олон гүөхээ хэвтүүлээ төлөөд нь ингэ сайн хурдлаад байгаа юм? Яг одоо анзаарч ивэл манай нөгөө азраг оруулж ирдэг нөгөө таньдаг өнтер улсууд бүгднгээс нь л мэдээж хэрэг хүн чинь би эхлээд бол пассворттай гэдгийг ч мэдээгүй азаргаа авсан. Тэр үед угаасаа пассворт гэж тэрний пассвортыг мэдээд нэрийг мэдээд ч биднээс ухаж мэдэхгүй цаг үе байж илаа. Тэгээ одоо азар оруулж ирдэг залуучууд руу бол энэ сагвар гэдэг чи одоо ямар удамтай юм гээл би чи асууна. Тэгээ мэдээж хэрэг нэг гоё магтааллаа өгч юм уу? Үнэхээр супер юм байна штэ. Лаг юм байна штэ гэдэг одоо адаглаад одоо нөгөө нэг халзангийн халтар адуу энэ төр гэдэг шиг амар удам сонсчихъя гэл хичээн штэ тий. Тэгэд тэр ямар ч хүнээс одоо нэг амар үнэлгээ бол сонсож байгаагүй зүгээр л яг байдаг удамч гэж хэлдэг зүгээр бол Орсын л нэг удам байна. Үржлийн одоо адуу байна л гэж дуулдаг гэсэн байна. Тэгээд яг цаг хугацааны югаар бол дахиад ирэхлээр нь тэрний удамч над сонирм биш болсон. Тэгээ яг одоо тэгээд гаднаас энэ азраг оруулж ирж байгаа хүмүүс бол зүгээр анзаарч ивэл одоо дахиад түрүүний ярьдаг шиг нэг цусандаа орсон азраг их оруулж ирээ тэр хөлийн ишигдэл энэ тэр их согогтой азрагнууд их орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо согогтой гэдэг нь яаж үгүй? Одоо нөгөө алхаж байгаа нь чинь нөгөө чүүчгнээд нэг одоо нэг үнэг шиг ч юм уу нэг тийм сонин мэдээж хэрэг нэг тэнкэтэй хүн чинь арай нэг өөр алхна. Тэр тэнкэтэй азраг малч нь бас нэг арай нэг өөр алхна үстэй. Ажиглж ивэл бас нөгөө гадны тэр үржлийн азарнууд ч юм болохоо өөр нөгөө дангар алхаатай байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө манай эдийн нөгөө удам яриад байгаа зарим азарнууд ч юм болохоо үнэг шиг тийм алхаатай ч юм уу те. Тэгээд одоо нөгөө хүний бас 8-ыг бас биднээс бас тэрэн зөв энэ буруу гэж бол мэдээж яг амьдрахчлаа юм чи нөгөө 8 чинь одоо хожих гэж хийж байгаа болохоор алдах гэж хийдгүү учраас одоо тэгээд авж байгаа хүмүүст анхаарах хэрэгтэй. Тэрнээс зарж байгаа хүмүүсийн буруу бол биш болоо л гэж бодож. Тэгэхээр одоо аль болохоор л цусандаа ороогүй азарга авах хэрэгтэй болов. Цусандаа орох юм бол түрүүнд нөгөө битэрээ ярьжсэн дээрээс нэмээд хэлгээд нөгөө тэнэг маанаг одоо нэг заавалчгүй цусандаа орлоо гэдэг нөгөө нүд хардггүй ч юм уу дахир дутуу бол болдгүй юм байна гэдэг бол хоёлаасаа ярьлаа шүү дээ. Тэрний шиг цусандаа орсон адуу бол төл үлдээх чадвар одоо гүү хэлдүүлэх чадвар нь бол маш муу байгаа нь бол нэлээд одоо олон хүний азарганаас ажиглагдсан. Тэгэхээр тэр яаж юм одоо нөгөө цус ойртоод байгалийн юм бас л одоо буураад ирж гин гэсэн үг гэж бодож шүү дээ. Тий. Тэгэхээр одоо тэр хэв шинж цус ойртолт хоёрыг маш сайн анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. Та нэг өмнөх ярилцлаган дээр энэ манад орж байгаа азаргнууд дээр бас нэг юм анхаарах хэрэгтэй юм
тэр нэг үр тогтоох чадварын тухай тэгээд нэг хэлжсэн. Тэр одоо таны сануулад байгаа энэ цус ойлголттой хамааралтай. Тэр ер нь үр тогтоох чадварыг одоо тааруутай азраг байна уугүй юу гэдгийг яаж тогтоох боломжтой байдаг юм бэ? За одоо тэрийг бол ангаахаар л тогтоох те. Одоо нөгөө нэрс нь хэд байдгийг хөдөлгөөн гэж ярьдаг ч те. Одоо сүүлийн үед бол манайхан чинь малын эмчнэр чинь хөгжөөд бүгдээрээ тэрийг үздэг болсон байгаа байхгүй. А тэрнээс гадна зүгээр яг хоо аль болохоор л тархитлагоо сайтай азраг авал зүгээрх. Тархитлагоо муутай жоохон нүд муутай тийм адуунууд анзааруул цусуул ойрцсон байгаа. Тэгээд тэднээс бол төлөх чадвар бол муу байгаа. Ерөөсөө л тийм байгаа. Тэгээд түрүүний хэлдгээр тэр нэг одоо хүнээр бол эмгтээлэг явдалтай. Үнэх шиг тийм нэг дэгдгэнсэн нэг тийм сон тогс шиг тийм азраанууд бол тэр чадвар бол маш л муу. Гадаад төв шинж дээрээс л. Нүднийхэн байдлыг яаж харж мэдгийг ингээд яг одоо тэгээд тэр бол амтчгүй шүү дээ. Одоо нөгөө хүмүүс чинь нүдэн бүх юм нэлдэл гэдэг. Тэгэл энэ хүн сайн хүн байна уу, муу хүн байна уу гэл тийм ээ. Тэгэхээр чинь тэгэл одоо нөгөө мал дээр байгаа хүмүүс сайхан зөрөгтэй нүд байна гэл яаж л байдаг. Хүмүүс чинь нөгөө одоо ус гүйс нүдтэй энэ төрөл хүмүүсийг хүртэл ярьж л байдаг. Ер нь аль болохоор сайхан зөрөгтэй. Тэгээ бүр болвол одоо нөгөө бүх юм бүрдүүлж болдог бол нэг сайхан хонин бор нүдтэй ч юм уу, сайхан шар нүдтэй ч юм уу те. Бүр болдог бол улаан туяатай нүдтэй энэ төр байвал бүр л давуу тал баг. та ер нь хэр олон одоо англ цэвэр азраанууд харж байсан бэ? Тийм одоо таны яриад байгаа нүдний тэр улаан хүрэн туяатай ч гэдэг юм уу? Тийм адуу байдгүй. Улаан хүрэн нүдтэй адуу таарч байсан. Улаан хүрэн нүдтэй адуу хойно Оросд явж хахад нэг Дубавигийн төлгээд бүр ирээд Дубави одоо чинь нөгөө нэг өнгөөр нэлчихэж баг нүднийх нь өнгөөр хэлсэн болов эсвэл зүсээр хэлсэн болов тийм хүрээ азар байсан баг. Тэр бол тийм улаан хүрэн нүдний туяатай байсан. Дээрээс нь их гоё нүд бол нэг Ирландд очиод үзэж байхад бол тэр нөгөө Галилей бол бүр аргагүй тэр нүд нь бол бүр нөгөө тийм одоо арай нөгөө өөр амтэн шиг ч юм уу тийм шар туяатай бар шиг ч юм уу тийм их гоё нүдтэйс. Тэгэл ерөнхийдөө тэр чинь хүн болгонд яриад яваадах мань мэтийг нөгөө хэв шинж яриад яваадах зарим нь итгэх хүн байна, итгэхгүй хүн байна. Ер нь одоо масаараа сүүлийн үед бол хэв шинж гэж бол байхгүй ганцхан удам гэж яриад байгаа цаг үед одоо биднээс амьдарч штэ. Тэгэхээр олон хүний эсрэг бол дандаа хэв шинж яриад байна гэдэг бол бас хэцүү штэ. Тэрийг бол цаг хугацаал тааруулна тийм. Тэгэхээр чи. Гэтэ удам одоо мэдээж чухал. Гэтэ удам чухал байлаа гэд нэг айлын хүүхдүүд эсвэл нэг азар гүний төлөвд яг адилхан байдаггүй шүү дээ. Тэгэхээр тэр хэв шинж гэдэг зүйл онцлох ёстой. Тэгээ одоо дээрийн хоёлаа бас нь ярьжсэн шүү дээ. Одоо тэгээд удам чухал гээд одоо 7-8 одоо нөгөө нэг азар нэг гүний 7-8 охин төлөв байлаа гэхэд ярьжсэн шүү дээ нэг. Ганц хоёрын төлөл дахих нь ер нь бол бүгдээрээ толгой дээр олон дахихгүй. Тэрнтэй адилхан хамгийн ойлгомжтой зүйл бол одоо нэг айлаас одоо юу гэдгийг хэдэн хөдөлмөрийн баатар төрөх үү? Хэдэн тархаа авраг төрөх үү? Тийм ээ. Одоо жишээлбэл том амжилт гаргасан одоо хүмүүсийн дүүнер нь бүгдээрээ тийм байдгүй. Ах эгч нар нь бүгдээрээ тийм байдгүй. Ер нь нэг айлын хүүхдүүд би бол бүгд л өөр байх шиг ингээл анзаардаг. Зарим нь одоо дээр ярьсан давтаалтай нөгөө аавын ах дүүнрийг, зарим нь ээжийн ах дүүнрийг, зарим нь бүр магадгүй хайлаад одоо өвөө эмээгээ дуурайсан царайнч тэр. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө ген гэдэг чинь тэр олон хүний тэр олон адууны нөгөө эсийг бүрдүүлж тэр удам могшил ген бүрдээд ингэж байгаа болохоос ерөөсөө л нөгөө Адам Ева гэдэг шиг хоёрхан хүний голоос тийм ээ ингээд хувлаа тавиаг хичнээн хар мянган эсээс хүн болж байгаа болохоос ядаж нөгөө ах дүүнэр чи үрт царай нүрүүд өндөр нам байна.
За одоо хоёул нөгөө нэг ингээд яриад байгаа ш зарим одоо сагуурыг бол хараагүй сагуурын зургийг бодтор хараагүй чинь сагуурын зургийг хараагүй морь сонирхдаг хүн гэж баг байхгүй байна. Тэгэхээр сагуур дээр л яриа л да. Та сая одоо хоёул ярьлаа ч нөгөө нүдний болоо тэр гიშгэгдэл те. Би бол ягаад сагуурын төлөв туртлаад байд юм гэхэл надад бол хөлн арай юм нэг өөр бусдаас арай өөр санагдаад байдгийн сагуурын одоо бусад шинж тэмдгүүдийг нь би мэдэхгүй юм. Тэгэхээр сагуур дээр л яриа л да. Шил нүдний өнгө сагуур ямар юм. Тийм ээ гიშгэгдэл нь ямар. Ер нь та ягаад сагуурыг энэ одоо тэр удам тийм мундаг сайн байгаагүй хүмүүс ч төдийл нь сайшаахгүй хаад энэ хурдан адуу болох юм аа энийг үржилт явал энэний төлөө туртлах юм аа гэж бодсон юм бэ. Ингэж тодорхойлдог юм билээ. Яг нэг адуу нь хурдсан хүнийг биш үү те. Ерөөсө таниад нөгөө хурдсан гэхээсээ илүү эсвэл маш азтай. Эсвэл маш төвчээртэй, эсвэл маш их мөнгөтэй гэсэн ийм гурван юм дээрээс одоо тэр морин завод ч юм уу тэр айлын адуу хурдлагдаг байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол одоо дэлхий одоо тэгж хилээд тахт чинь тэрнээс гажилгүйгээр миний хувьд бол маш азтай гэдэг дээрээ ангилагдах болов уу гэж бодож байгаа. Ягаад гэвэл сагуур бол өөрөө тэр түрүүний битэрийн ярьдаг яг л тэр сайн шинж чанарыг одоо эргээд харахад бүгдийг агуулсан байдаг. Тэр дөрвөн мөчний одоо нэг бяр байна, дээрээс нь тэр саахан хөхмах байна. Тэгээд одоо нүд өөрөө тийм их тийм хүнд нүдтэй байхгүй. Одоо хүнд гэхлээрээ одоо эрэгтэй хүмүүс бол мэдчихэж байгаа. Ингээд олон одоо хууль чангарсан ч гэсэн олон залуучууд ингээд тойроо суугаад бас л ганц нэг нь давмгайлж ярьдаг. Яг ямар хүн ярих вэ гэхээр эсвэл их мөнгөтэй, эсвэл их эрх мэдэлтэй. Эсвэл бие бэлдар нь илүү хүн давмгайлж ярьдаг. Тэр бол одоо хууль яаж чангарсан байсан тэр зарчим байсаар л байх болов гэж бодож байгаа. Тэр шиг нүд бол халзаа азар гэдэг бол их хүнд нүдтэй байхгүй. Одоо атман тал руу гэх юм. Тийм нүдтэй байхгүй. Тэгээд дөрвөн мөчний хувьд бол одоо бараг бүгдээр мэдчихэж байгаа бол үүдээ онцгой дөрвөн мөчтэй шүү дээ. Бараг нарийнхан тийм шилбэ ултуур муутай монгол үг саганцсаад гаргадаг шүү дээ. Таархан хөл юутай гүү авцраа тавих засаал гаргана. Тэгэхээр бол одоо нөгөө би чинь таньсан одоо би худалдаад авсан учраас таньсан гэж үлээж болно. 50% таньсан, 50% аз таарсан болох гэдэг юм л да. Савуурт одоо түрүүний ярьжсэн нөгөө цусандаа орох уу, төрөлдөө орох тийм зүйл. Удам зүг нь хэдэн үеэр та мэдэх вэ? Удмын яг ерөн зүгээр сүүлийн зүг багцаа харж л байгаа. Ер нь бол тийм цус орсон юм бол байхгүй. Бүр дээшээгээ мэдээж иргэн англи адуу юм чинь. Яг нэг цус ороогүй юм адуу гэж бол баг байдгүй бах. Гэхдээ их хол юм бэл. Бүр дээшээгээ энэ төр хотсоо. Сүүл рүүгээ яг ингээд педагри энэ төр одоо нэг удмынх нь юг харж байхад бол яг тэр ил байгаа дээр бол цус орсон юм байдгүй байхгүй. Тий. Тэгэхээр бас яг хаа ажиглаад тахад нэг нь ээж тал нь Орос биш эцэг тал нь Орос, ээж тал нь Польш гэдэг одоо Европ англи адуу ороо авчих тийм л. Оросын англи, Европын англи хоёр нийлцсэн. Тэгэхээр цус аль болохоор ингээд жоохон холдоод явсан юм болов. Тэгээд тэр уул туур, хөл гар энэ төр сайн байгаа юм болов гэж боддог шүү дээ. Тэгээ савуурын бас нэг онцлог нь одоо ер нь бид нар бол цэвэр азраг оруулж ирэхээр хамгийн дөрөнд арчилгаан дээр санаа зовт. За одоо нөгөөдгийгээ яаж өхүүлжгүй өвдүүлчихгүй шиг хитэн төлөв авах вэ гэж шүдний өвчин болж идэг. Гэтэл сагуурын хувьд бол нөгөө хүчээч гээд байх юм байхгүй сарвчин дотор өвөлжөөд хаварчаад ингээд тусчдаг. Монголын цаг урт хамгийн цогцсон азрагнуудын нэг. Тэр ч утгаараа магадгүй энэ төлөв нь юм сайн хурлаад бас байж багтхан тий төсвөр төвчрнүүд. Тэр сүүлд би бас ингээд анзаарч хахад адилхан 2-3 цэвэр англи азарганы адуунууд манай тэргээр байдаг байхгүй. Тэгээд хавар болоод тэр айл сахалтын энэ азарганы төлөө яагаад ингээд агт турж эцэхгүй байна гэд тийм яриа гарсан. Тэгээд гисэн би бас яг нөгөө хүн чинь сониуч юм чи нэг суд сордог одоо нөгөө уламжлалтын нэг эмч залуу авчиад нөгөө судс адууны суд сордог гэхлээр нь би авч үзүүлчихсэн. Тэгээд тэр залуу бол өөрөө хотын морин бол сайн мэдэхгүй тэгээд алзаа азарны судсыг барьж үзчихэд их бөөр сайтай юм байна гэж хэлжсэн байхгүй. Тэгээд бөөр сайтай байна гэдэг бол өөрөө нөгөө
одоо бөөрч өөрөө одоо нэг биеийн нөгөө дотор одоо нэг бүх одоо гаднаас авсан шим тижээлийг биеийн зөөврөлдгөл юм байна л да. Одоо бөөр муутай бол одоо ерөнхий үндсэн биеийн чалах муутай гэж авч үздэг гин. Тэгээд гисэн тэгээ нөгөө тэр нь сайн бөөр нь сайн учраас энэ адууны төл өөрөө төвчээртэй байгаа. Дөнгөт нь тэрнээс нь би яг ургуулаад тийм учраас нөгөө байглаас авсан өвс тижээлээ нөгөө биендээ сайн зөөврлөөд арай нэг турах мурах нь баг байсан байх гэж яг тэр одоо яг бодит үгүйг бол мэдгүй зүгээр тэрэн дээрс тийм бас зүгээр онол төвшүүлжсэн байхгүй дотроо. Хэдэн жилийн дараа ингэж хүчинд ингэж задгаа ятсан бэ? Ер нь хүчинд 9 цагаас нь хүчинд байлгсан. Хүчинд байсан. Энэ авсан хүн дээрээсээ байж байгаад 2-3 жил болоод тэгээ би сайндаа чүшээ тэгээд дөнгөж моринд орж байгаа хүмүүс чинь бүхэн бэлэн байна гэж байхгүй шүү дээ. Тэгэл аваачаал мэдээж хэрэг дараалахын тулд шүндэн нэмнэд идэгсэн. Тэгэл тасцсан. Ер нь гэхдээ зүгээр яг бүгднийг нь бас тэг гэж хэлж болохгүй л дээ. Бас тэр дундаас чинь одоо нөгөө миний хэлснээр болоод эрсдэл тааруулаа золгийн хилдгээр эрсдлээгээд ер нь бол яг болж өгвөл сайхан наран ээвэр газар сайхан сарвчанд сайн нэмнэтэй байх бол маш зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ эхний 1-2 жил бол зүчээнд байж байгаа. Тэгээд ер нь 1 жилийн дараанаас бол тэгчихэд бараг алдахгүй дээ. Яг уушхинтай адаглаад битүү юм чинь цан цохоод хамгийн амархан хүлээд байгаа юм чинь уушиг цан цохоод тэгээ хүчээд байгаа. Тэрнээс л хатгаа олчлоо. Хатгаа болоо тий. Тэгээ нөгөө өвөл гоё тарган гоё байгаад идэг. Хавар тэгэл гарч ирэл хүч байгаа. Тэрэн дээрс алдаадах шүү. Нэмэлт хижээл энэ төрийг өгд юм бэ? Нэмэлт хижээл одоо тэгэл оюус ивгээл нөгч ин одоо бас жоохон нас ус 14 5 ер нь хүрж байгаа. Тэгээ одооноос нэмэлт хижээл өгөхгүй л бэлдээд байгаа. Тэрээс одоогийн байдлаар бол оюус ивгээл өгч байгаа. Тэгээ савгуурын бас нэг онцлогтой энэ хээрээ шахуу ингээд одоо бэлчээрээ шахуу байжгаад 30 хэдэн энэ жилийн үед бүр 50 гэх шүү дээ тий 50-д гүр хэлтүүлсэн гэж. Тий. За тэгээд нөгөө тэгж ярихлаар түрүүнд нь 30 40 гэдгээ ярьсан. Тэгээ зарим нь нөгөө өгөөсгээд худлаа авах гэдэг дээр яриад байгаа болохоор ч одоо тэгээ дээшээгээ бүр нөгөө гүжиж байгаа юм шиг 50 гэхлээр ч одоо. Тэгээд ямар ч энэ жил нэг бэлчээрээр 53 гү хийсэн. Тэгээ яагаад тэрийг гэхдээ яг бодуулаагүй л дээ. Тэгээ яагаад тэрийг хэл авсан байгаа гэж яриад байна вэ гэвэл адуун дотор нь 2 шүтлэн байцсан биш. 2 охин дааг явсан байхгүй. Тэгээ охин дааг хишгээд намар хишгээдсэн. Тэгээ би заа бусд нь ойлгомжтой юм байна гэдэг дээр л тэр олонгүй хэл авсан гэж яриад байгаа. Бид тэр хэлтүүлгийнх нь үеэр яадаг нэмэлт юмнууд өгдөг юм уу? Ерөөсөө л нөгөө оюус ивгэл өвөө явна шүү дээ. Заримдаа бол хамаагүй халуун өдөр болсон гэж болохгүй. Аль болохоор өглөөний сэрүүнд эсвэл бүр орой сэрүүнд өглөө энэ төр тэгэл нар дээр гарцсан энэ төр үед бол тижэл нь хороолно шүү дээ. Өгөөч хэрэггүй тэгэл аль болохоор сэрүүх үед тэгээд тэр дагаж явж байгаа нөгөө газар хариуцж явж байгаа залуучууд өөрсдөө өөрийн гэсэн хүн сэтгэлтэй хүн байвал зүгээр л дээ. Тэрнээс ч одоо зүгээр нэг хүнд цалиу өгөөд бол сэтгэл суулгана гэдэг бол хэцүү шүү дээ. Тэрийг одоо малтайгаа адилхан сэтгэл суулгах хэрэгтэй байна. Тэгээд өөр юмсэг нөгөө хүнийг хайрлаж ижил тэгэл хүнээр хайрлуулна гэдэгтэй адилхан л ер нь бол тэр хүндээ өөрсдөө тэгэл зөв ойлголцож ш тийм ээ. Тэгээд нэг хүн шиг болж ижил нэг одоо цөм болж ижил тэр юуг сайн харах баг. Тэр хүмүүс бас малчин дээрээ халтдаг болов гэж боддог. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш. За тэгэхээр яг одоо бол нөгөө төрлийн нийлүүлгийн тухай ярих гэж байна. Төрлийн нийлүүлэг гэдэг маань бол үндсэндээ бол яг үржүүлгийн аргууд байдаг л да. Цэвэр үйлдвэр үржүүлэг, эрлэлжүүлэг, гибрижүүлэг гэдэг. За тэгэхээр манай уяачдын хэрэгжилж байгаа арга бол үндсэндээ л санамсаргүй шилэн сонголтын таамаг төдийлэн гэж яваад байгаа. Тэр нь яг тэгээд мэдээж хүн чанарзуулах гэж зорж байгаа учраас сайжирж л байгаа. Гэхдээ маш удаан. Мөн хажуурнаас муудж байгаа. Муудж байгааг бид нар анзаарахгүй. Тэр тухай өнөөдөр тайлбарлаж өгөх гээд байна л да. Энэ дээр бол үржлийн ажлын жижиг схем ингээд хийцэн байна л да.
За энэ бол манай одоо номер 1. За ингээд А болон 1 2-ын хооронд үржүүлэх хийгээд энд гарч байгаа бол F1 дэх үе гарч байгаа. За тэгээд дахиад B болон J удам орж ирлээ. За V, Z, E, Yo гэдэг 2 дугаар үе гарч ирлээ. 3, 4, 5 дугаар үе гарч ирлээ. Төрлийн нийллэгийг дотор нь хэдэд ангилдаг. Яг үгээр цус солилцсон төрлийн нийллэг гэж явдаг. Цус солилцсон төрлийн нийллэг бол 1 2 дугаар үеийн хооронд. 1-ээс 2 дугаар үеийн хооронд явна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ бүлэг дотор явагдана гэсэн үг. Энэ бол маш аюултай төрлийн нийллэг. За төрлийн нийллэг явуулах гэдэг нь одоо юу гэдгийг энийг ингээ өвөтөнд нийлүүлэх нь шүү дээ. Ингээд ачийг нь өвөтөнд нийлүүлээд ингэхдээ бол төрлийн нийллэгийн хамгийн одоо цус солилцсон үржүүлэх гэдэг юм болчихно. За дараа нь ойрөвтөр төрлийн гэж байгаа. Тэр нь 2 болон 3 дугаар үеийн хооронд ойрөвтөр төрлийн үржүүлэг болчихно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол эдгээр бүлгүүдийн хооронд явна гэсэн үг. 2 3 дугаар бүлэг. Энэ дотор явж шít. Энэ дотор орох төр бол юу гэдгийг энд бол та бүх харсан бах 1 2 2 3 гурван төрлийн цус солилцож байгаа байхгүй юу. За энэ дээр болох юм бол аль хүртэл явсан байна. Нөгөө 3 4 4 5 6 7 8 9 10 11 төрлийн цус солилцсон. Өөрөөр хэлбэл бид нар энэ удмыг F3 удмыг явуулаад энэ F2 удамтай ч юм ингээ болсон илэрх боломж бол байгаа гэсэн. За тэгвэл нэлээд одоо нарийн бүртгэлтэй харж иж хийнэ гэсэн. За дараа нь яг шинжилгээний үндэслэлээр зөв хийх төрлийн нийлүүлэг бол алслагдсан төрлийн нийлүүлэг буюу 4 5 дугаар үеийн хооронд хийгдэх. Энийг бол шинжилгээ ухаанд зөвлөж байгаа. Энийг хийнэ гэж. 4 5 дугаар үе гэдэг маань эндээс явах нь шүү дээ. Одоо энэ үед эднэр энэ үеийн тий ингээ явна. Тэгэхээр 4 дугаар үе гарна гэдэг маань бол энэ бүртгэл маш нарийн явагдаж хийгдэх ёстой. Энэний удамд ямар сайн муу ген байсан гэдэг бид нар үржлийн бүртгэл мэдэх ёстой. Энэний удамд ямар ген байсан гэдэг мэдэх ёстой. За 5 дугаар үе гэдэг нь адуун дээр бол үе солигдох хугацааг 9-оос 13 жил гэж тооцдог. За багаар нь тооцъё те. Нэг үе солигдохыг бид нар 9 жил гэж тооцох юм бол 4 5 дугаар үе гэдэг нь үржихэн 4 буюу эсвэл 5 байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 36-аас 40 жилийн дараа бид нар төрлийн нийллэг хийх боломж үлдэж байгаа гэсэн үг. Яг би өнөөдөр ингээд гаднаас нэг азар авчираад ингээд үржүүлэх ажил эхэллээ гэж бодоход 40 жилийн дараа надад төрлийн нийллэг хийх одоо юм үндсэн материал урдж байна гэсэн үг. Тэгэхээр манайхан бол яг одоо малчдын хооронд дотор хийж байгаа ажил бол энэ явж байгаа болоо гэж би таагаад байгаа. 2 3 дугаар юу ойрөвтөр төрлийн нийллэг явж байгаа. Энэ яа гэвэл хар ухнаар одоо малчдын ярьж байгаа бодох юм бол за 2 3 дугаар гэдэг нь 50%, 25%, 75 гэж явдаг тий. 50%, 75, 90% гэдэг. Буурах талдаа болох юм бол 50, 25, 12.5% гээд өөрөөр хэлэх юм бол нийт гарч байгаа төлөв чинь 12.5% нь ямар нэгэн байдлаар цус ойртолтой буюу гажигтай гарах магадaltaй гэсэн үг. 100 оны чинь 12% нь л одоо ямар нэгэн төрлийн цус ойртолтын шинжтэй илэрнэ гэсэн үг. Гэхдээ энэ бол шууд харагдахгүй. Өнөөдөр ингээд оног нэрүүлж болно. Нөгөө ген нуугдал байдал хадгалагдж байгаа. Дахиад 10 жилийн дараа, 20 жилийн дараа генийн гажууд гараад ирнэ. Тэр генийн гажиг дараа нь засах боломж байхгүй. Ягаад гэвэл манайх бол нөгөө энэ үржлийн бүртгэлийн систем ерөөсө хөгжөөгүй. Одоо бид нар ч мал байтугай 3 сая хүнээч ингээд ургийн бичиг бичүүл чадаагүй ард түмэн учраас ийм нарийн бүртгэлэх боломж байхгүй болчих. Ийм бүртгэл байхгүй учраас энэ танаа 12.5%-ийн генийн гажиг чинь дахиад нэг 3 үеийн дараа буюу 3 4 27 жилийн дараа 27 жилийн дараа нэг асуудал гараад ирлээ гэж бодоход хаана хиний удам дээр одоо ийм сохор доглон оног гарах ба гэдгийг мэдэх боломж байхгүй. Тэгэхээр маш эрсдэлтэй энэ хэсэг бол. За тэгээд 4 5 дугаар үе ихтер чинь нөгөө 12 чинь 6 3 гэдэг. Өөрөөр хэлбэл гарч байгаа төлөвийнх нь 3% нь л юу гэдгийг цус ойртолтын генийн гажиг үүсэх магадaltaй болж ирэх нэг хар ухаанаар ойлгох юм бол энэ ген чинь ингээд ягаад гэвэл энэ дотор чинь ингээд 4 5 дугаар үйл орж итэл 16 өөр удам ингээд дотор нь одоо яг энэ схем дотор ингээд харахад бол жишээ үзүүлэхэд энд 16 өөр удам орчиж байгаа байхгүй юу. Зөвхөн нэг
Энд чи би хоёрхан төлөө тооцож байгаа. Энэ бол энэ хоёрын дундаас хоёр төл гарсан гэж тооцож байгаа байхгүй юу? Гэтэл хэрвээ энд мэдээж хоёр малын дундаас хоёр төл гарахгүй шүү дээ. 5-аас 6 төл гарна тийм үү? Ингээд 5-аас 6 төлгээ тооцох юм бол энэ дотор ч маш олон цус орж ирж байгаа учраас үгдгийн төрлийн нийлүүлгийн гарах юм алдаа багасна гэсэн. Тэгэхээр бүх төрлийн мал дээр төрлийн нийлэл хийж болно. За дэлхийн шилдэг үйлдвэрүүд бүгдээрээ төрлийн нийлэл хийж гаргасан. Гэхдээ тэд нар бол энэ бүртгэлийн систем маш сайн хөгжсөн байдаг учраас төрлийн нийлэлийг амжилттай явуулж байгаа. Манайд бол энэ бүртгэлийн систем байхгүй. Сүүлийн нэг 10-20 жил орчим бүртгэл явагдсан гэж бодоход одоо энэ 2-3 дахь үеэр л явж байгаа. Энэ бол маш аюултай хэсэг байхгүй юу? Ерөөсөө гажиг гарах магадлал өндөртэй. 10% гэдэг чинь бол маш эрсдэлтэй. Доошогоо 4-5 орчих юм бол тэр цус холдоод бас ч нэг төрлийн нийлэгийн гажигуд гарах магадлал буурталж байгаа гэсэн үг. За тэгээд энэ бүртгэл нарийн байсан тохиолдолд одоо шинэ энэ F6 дахь үе шүү дээ, бүр ий шиг. Энийг энүүний удамтай нийлүүлж бас болно гэсэн шууд ингээд. Энэ одоо юу гэдгийг энэ азаргын өрөө бид нэг гүн хөлдөг хадгалсан байхгүй юу? Тийм ээ? Хөлдөг хадгалсан байжгаад энд төл маань хурдлах шинж илрээд эхлэх юм бол энэ азаргын хурдлах шинжийг улам баталгаажуулах зорилгоор 6 дахь үе дээр нь шууд өөрийнх нь удмыг ус нийлүүлж болно гэсэн үг. Энэ бол 6 үеийн цааныг галзлагдсан. Гэхдээ энэний шууд хордлуулж байгаа хүчтэй генийг энд нь тогтворжуулж үлдээж байгаа байхгүй юу? Ийм зорилгоор тэр үрийн хөлдөөж хадгалсан байжгаад шууд ус ашиглаж болно. Гүн хөлдөөс өрг бол нэг 30-аас 40 жил, 50 жил энэ хадгалах бүрэн боломжтой байдаг байхгүй. Ийм байдлаар ингээд төрлийн нийлэг зохион байгуулах боломжтой. Түүнээс биш энийг мэрэгжлийн үнийн хяналтанд тийм. Энэ хоёрын дундаас төл гарлаа. Ямар нэгэн цус ойртолтын шинж илэрж ийн үгүй гэдгийг бид нэр шинжилж үзээд болохгүй шууд энийг устгана гэсэн. Болж ивэл үржүүлэх боломжтой. Энэ дэр заавал мэрэгжлийн мал зүйч ажиллах шаардлагатай юм. Түүнээс малчид бол юу гэдгийг дуу мэдэн хийхэд бол үнэхээр төвөгтэй ийм процедур юм байгаа юм л та. Тэр чинь бол одоо ингэж байгаа байхгүй. Азаргыг ингээд азаргч ер нь эцэг малыг шилэн сонгоход өртлийн чанараар үнэлнэ гэж байдаг. Нөгөө эцэг мал өөрөө муу байжгаад төлн сайн байж болно. Өөрөө сайн байжгаад төлн муу байж болно гэсэн үг. Тэгэхээр өөрөө сайн төлн муу бол байх юм бол төлөрөх чанар муутай. Өөрөөр хэлэх юм бол өөртөө үр төлдөө өөрийнхөө ашиг чанарыг дамжуулж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас тэр бол яг ингэж үзэл за энэ одоо халиу азарч энэ байлаа гэж бодоход энэ бол өөрөө сайн байна. Энэ төлн муу гараад байгаа учраас энэ бол үржлээ хаслаа гэсэн үг байхгүй. Ер нь бол юу гэдгийг хурдалсан болгон бол сайн эцэг мал байна гэсэн үг биш байхгүй юу? Энэ дээр бол тэжнэ гэсэн юм бол байхгүй. Зүгээр энэ одоо үржүүд хийж байгаа үед энэ болгон дээр бол зандаа өөр одмод байх хэвээр. Өөр одмод. Өөрөөр хэлбэл төрлийн ямар хамаарал байхгүй одмод явж байгаад. За тэгээд бид нар тооцоотойгоор энийг оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр 5 дугаар үртэл явлаа гэж бодоход энэ дотор ч ингээд яг хуу 1 2 3 4 5 гэл яг энэ дотор бол ингээд дараалаад явах юм бол 5 удам байна тийм үү? 5хан өөр удам. Гэтэл энэ чинь дараалж явах үндэс байхгүй. Ягаад гэвэл энэ хоёрын шинэ дундаас би 2 төл гарлаа гэж тооцсон. Энэ хоёрын дундаас 6 7 төл гарч болно. 7 төл чинь долуулангийн өөр удам юмтай нийлүүлж болно гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд чинь ургийн мод чинь ингээд бүр том руу явчихна. Замбрааг энэ самбар дээр багтахааргүй болоо явчихна гэсэн. Тэр бүртгэлийг маш нарийн хөтөлж ийж. За тэгээд энэ бүх удам чинь ингээд дээш ингээд олон төл гарлаа шүү дээ энэ дундаас. Олон төл гарлаа. Бүх удмууд дотор ч явбал энэ дотор бол 16 өөр удам орж ирсэн. Гэтэл бол энд 6 төл. Эндээс бид нэгийг тооцсон шүү дээ. Эндээс 6 төл ингээд хичнээн ч удам орж иж болно. Хамгийн гол нь нөгөө бид нар тооцохдоо удам үндэслэг шиг гэдэг энэ нөхрөөс хоошоо хэдэн үе явсан бэ гэдгийг тооцно гэсэн үг. Удам үндэслэгч азаргуу шүү дээ. Одоо сая халиун азаргааны жишээ авсан тийм үү? Халиун азаргаанаас хоошоо төлүүд нь 10 төл гарлаа гэж бодоход 10 төл нь цаашаа дахиад 5 үе явах чинь ингээд айгүй том тойрог үүснэ гэсэн үг байхгүй. Тэр дундаас хамгийн шилэмлүүдийн сонгож аваад хооронд нийлүүлж болно л гэсэн үг. Тэгээ заавал энүүтэй биш гэсэн үг. Заавал халиун азаргыг хүүхдээ нийлүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Халиун азаргын энэ 5 дахь төлөгийг халиун азаргын энэ 5 дахь төлөлтөд нийлүүлж болно гэсэн үг. Энэ чинь төрлийн нийлүүлэг байхгүй юу? Ингээд энэ хоёрыг нийлүүлэхдээ нэлээд сайн нарийн тооцчихж юу гэдгийг төрлийн нийлүүлэг гэдэг бол нөгөө тохирол сонголтын ижил сүүлэн тохирол сонголт гэж байдаг юм. Тухайн шинж тэмдгийг баттган докторжуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд бас айгүй олон удам гарсан шүү дээ тийм үү? Тэгэнгүүт энэ F5 дахь энэ удам за тэгээд энэ удам хоёр онцгой хурдан байхгүй юу? Тийм үү? Энэ охин байлаа гэж бодъё.
Тэгвэл энэ хоёрыг хооронд нь нийлүүлээд нөгөө онцгой хурдныг ч юм бол баталгаажуулна гэсэн. Энэ хоёрын төлд эртээдэргүй онцгой гарна л гэсэн. Энэ маш нарийн бүртгэлээр явж байгаа учраас. Зүгээр тохиолдлын журуу манайхан бол төрлийн нэрлэг баг өв гэцэг нь нэг ач дээтэй ч юм ингээд нийлүүлж байгаа байхгүй. Энэ тохиолдолд бол ерөөсөл цус ойртолтын янз янзын цус ойртолт бол олон янзаар илэрнэ. Хамгийн түрүүнд нөхөн үржгүй шинжээр илэрж болно. Нөгөө манин занин мал гарч болно те. Эсвэл үржилгүй, өргүү, ирмэг гүүнүүд гарч болно. Их мэдчлэн. За тэгээ дараа нь өөр дотор эрхтний өвчин, сохор доглон те. Янз янзын юмуд гарч болно гэсэн үг. За яг одоо нөгөө бид нар Ирландд явж байхдаа үржүүлгийн азаргнуудын нөгөө гүү хэлтүүлэх тог тухайн жилд нь гаргацсан байдаг ханштай та өөрөө бас ууж мэдж байгаа тийм. Дээд л нь бол 120 гүү энтер гэл байж л байдаг юм байл. Байдаг тий. Тэгэхээр тэд нартай харьцуулахад бол 50 гүү гэхэлэр бас боломжийн юм шиг. Гэтэл яг бэлчээрийн адуунд нэмэлт тийм гүүгээр 50 гүү гэхээр надад бол өндөр л дуулдаад байгаа. Яг л би цэвэр азаргатай хүмүүстэй уулзаж байхаар нэг 10 хэдэн гүү 20 гүү тэгэл бас зарим нь хэл авахгүй ш тэгэл ярьж идэг. Нилээ төв нь ер нь нэг 60-70 орчим хувь нь хэл авах за сайхан боллоо да энэ жил бол гүү азаргаалал нь сайхан байлаа гэж ойлгоод байдаг юм бол гэж. Гэтэл таа болохоор өмнө нь бол 30 эдийг хураалгачаад миний муугаас бас 5-6 гүү авч чадаагүй хэл аваагүй гэсэн зүйл ярьж ирсэн. Тий. Яг нь хүмүүс бол бас тэгж ойлгож магадгүй одоо тэгж олон ячаад төлн нэг 10 хэдэн төл улс ус гэхэд баг байна гэж бас бодож магадгүй. Яг хуучин бол 7-8 гүү тавьдаг байсан байхгүй. Тэгэл 7-8 гүүтэйгээ 3-4 жил тэгээ 12-3 гүүтэй 3-4 жил цөөхөн хэдэн гүүтэй олон жил болсон. Зүгээр өнгөрсөн жил тэгж 30 төр үрж тавьсан. Тэгээ би нөгөө алзаа алзарганы амжилт одоо эхлэх болов өрсөлдөө чангарсан гэхээс илүү азарганы тоо ихссэн болохоор хүмүүс бол өрсөлдөө ихсэж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ би бол азарганы тооноос бол нэг хектар айхгүй байхгүй. Яагаад гэвэл нөгөө үржил чинь адууны азарганы тоо чи ихсээд бас 3-4 жил болчихсон шүү дээ. Тэгээ энэ жил улсын бүсд нэг азарганы төл төрөө ам үзүү, алзаа азарганы төл төрөө ам үзүүгээр орохлоор нь за ямар ч байсан нэг хектар твдэх юм бол байхгүй юм байна. Тэгээ би чинь тэр жил 4-5 жилийн өмнө тэр бас твдээд Ирландд ч яваад, Оросч яваад твдсэн шүү дээ. Тэгэхээр санаан таарах юм таараагүй гэж. Тэгээд би чинь одоо тэгээд санаан таарах юм таараагүй гэхлээр бас л нөгөө цуг явсан хүмүүсээ ч юм уу тэр дагуулж явсан хүмүүсийнхаа юмыг үгүйсгэсэн болно. Яг тэгж хэлж болохгүй. Нөгөө үнэхээр сайхныг би дийлэхгүй, саарыг би тоохгүй яваад ирсэн байна. Сагуурын тэр одоо төлүүдээс ер нь ингээд анзаарах юм бол жил болгоны төлөөс 90 давмгаа авах юм уу, охин давмгаа авах юм уу? За яг хөө тэгэл хуучин бол цөөхөнгүү тавьжсэн болохоор нэг 3-4 охин л юу авдаг гэсэн. Өнгөрсөн жил бол нэг 7-8-ээр 13-4 охин авсан. Охин давмгаа байна тийм. Давмгаа гарсан. Ямар гүнийхэн төлүүд илүү сайн зохицолтой, илүү сайн гарч ийн. Өөрөөр хэлбэл таны азарганд ямар хэв шинжтэй, ямар гү илүү зохицож байна вэ? Тэг яг уу. Тэгээ уул нь бол одоо эн чинь бол амар олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээс олж мэдж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэрийг бол яг уу манай нэг морины луугрууд бол яг нэг өөрийнхөө олж мэдсэн тэгээ мундгуудыг зарим нь ярьдаг л хта. Мань мэдтэй яах вэ нэг мэдсэн болгоно л ярьж байгаа юм чи. Тэгээд авах нэг нь аваад авахгүй нэг нь яана үс тэгээд яг уу ер нь азраг гүнээ тохироо гэж бол заавал байна л да. Манай алзаа азарганы хувьд бол өөрөө тийм харам ах ихтэй. Ер нь жоохон хүмүүсийн ярьдаг жоохон барай ихтэй. Яг шууд нөгөө хүмүүс болохоор халзаа азарганы төгөл болохоор заавал шууд одоо эхний сунгаан дээрээс дийлээд унтах юм шиг ойлгоод. Тэр бол амар буруу. Өөрөө жоохон харам ахтай учраас сайн бэлдчихийж нөгөө наад унаа эдлэгийг нь сайн хийжиж тахилд оруулах юм бол болдгоо л доо. Тэгээ ер нь бол харам ах ихтэй гүн азарганд чинь мэдээж ирэх жоохон хайрнагаар доо жоохон мах бахтай барай ихтэйгэр 100 мах ихтэй л гэсэн үг шүү дээ. Жоохон 100 мах бахтай үе тавьж ижил юм харахаар юм бэл. Тэр азраг гүний одоо цохилдлого гэдэг сэдвийг ярихлаар нөгөө эсрэгцүүлэх ёстой гэдэг юмыг нэлээд олон ичтэй ярьдаг. Та энэ дээр юу гэж боддог вэ? Дээр хоёлаа тэр тухай ярьсан шүү дээ. Одоо тэгтээ үзэгчт нь шиг. Яг
монголчууд тэгж ярьдаг. Ерөнхийдөө зүгээр яг хаа дэлхий боллоор ижил юутайг гэж ярьдаг юм байлээ тий. Гэтэ яг ер нь бол адуу хурдан адууны хэв шинжил одоо ингээд яг бүр ингээд төгс болоод ирэхлээр англи адуу ерөнхийдөө голцоо нэг хэвжээ нэг л үнэхээр хурдан адуу нь бол нэг л формтой байгаа байхгүй. Тэгэхээр бол яг л нэг хэв шинжин дээр л адуу ер нь бол байх болоо гэж боддог. Одоо жишээлбэл би бол гүүг бол ганцхан удам хөөхөөс илүү ер нь нэг хэв шинж дээр барьдаг байхгүй. Тэгээ манай адуур оронгууд танаа адууч ерөнхийдөө нөгөө хүмүүс нэг хэв шинжтэй юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэв шинжин дээр л одоо барайл алдаа оноогоо одоо үзэндээ алдуул алдаал тэгэл оноол. Тэ. Тэрнээс одоо ингээд махисэнгүү байлаа гэж н отгоор азрах ч гэдэг юм уу. Одоо ингээд нэг жоохон тийм авчиг гүү байлаа гэхэд яг өргөнд шатаа даралгаар ч юм уу юм азрах гэсэн юм бол яач байж болохгүй л дээ. Тэгэж бол дутууг нь тэгэж нөхөж болохгүй баг. Зүгээр дутууг нөхнө гэдэг бол нөгөө махны барай тийм иймэрхүү юм дээрээс анзаараад хоёр сайн юмыг л нийлүүлж сайн юм гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө гүнж сайн хэв шинжтэй азарганч сайн хэв шинжтэй л байх. Тэрнээс ер нь хийцэн доголдолтой адуугаар үржлэгээд бол одоо энэ өстой том өрсөлдөөн донд бол яг дийлнэ гэдэг бол хэцүү л байна. Тэгээ би энэ жил яг зүгээр нэг юм дээрээс анзаарч байхад бол өрсөлдөөн чангарч байгааг бол анзаархад тэр нөгөө улсын тэр сонгомол ангиллийнхан бол ингээл удмын нэгэ сонсоод дандаа л алтан азарга мөнгөнгүүнүүдийн оролцоотой адуунууд байлаа шүү дээ. Тэгэхээр миний хамгийн дуртай ангил бол сонгомол ангил. Тэгээд яг хүмүүс жоохон буруу ойлгож магадгүй бүсийн уралдаан гэхээсээ илүү хаврын $1000 уралдаан энэ төр. Одоо ер нь хүмүүс ажиглал тэр яагаад гэвэл нөгөө ямар цензургүй хамгийн хурдан л яадаг. Яг бүс бол яг ингээд салаа сарнаад явждаг учраас улсад нэг 25-30-аар урж байгаа адуу бүсдчиод арих магадaltaй л дээ. Тэгтээ тэрийг бол муу гэж байгаа юм бол биш. Яг хамгийн шилдэг уралдаан тэр улстай ч юм уу эсвэл тэр нөгөө сонгомол ангиллын тэр юм дээр эсвэл тэр нөгөө хаврын $1000 тэр энэ гардаг байхгүй. Одоо нөгөө моринд яг ороод яг уралдахын даван дээр дүнжин гарав гэдэг уралдаан чинь байхгүй болчихлоо шүү дээ. Би бол битүүхэндээ дүнжин гаравт нэг сайн азарга одоо мордууж үзэх юмсан гэж тийм бол мөрөөдөл бол одоо миний хувьд бол мөрөөдөл шүү дээ тий. Одоо ч байсаар л. Тийм. Одоо ч байсаар л энэ яг нэрээ таны түрүү хэлсэнчлэн бас үнэхээр азтай юм байна. тий. Та гэж хүн тийм ээ. Яг л алтан азраг мөнгөнгүүртэй түрүү. Тэгээд таны энэ мөнгөнгүү өргөмжлөх хүрсэн хар гүг харах тоолонд л за үнэхээр онцгой адуу гэдгийг нь бол мэдэрдэг. Яагаад вэ гэхээр би бас ч олон газараар явж ин олон айлын адуу харж ин да. Нэг айхтар шинжиж мэдээд явахгүй ч гэсэндээ нэг баримж ойролцоол нэг нүдэнд тусууц хар гүтэй бол адилхан адуу бол яг л үндэ бол би хараагүй. Тэгээд надад таны хар гүг харахаар яг үндэ нэг юм хэрс ч юм шиг. Эсвэл нөгөө нэг л юм сайн тийм нэг л арай өөр л харагдаад байдгийг. Тий. Усны хурж юм шиг ба. Тэр яасан ч том савсайлтай тэгээд тэр жиг нэг л арай өөрөө. Тэгээд зайлшгүй одоо нөгөө надад ирэх гэж ирсэн баг. Надад ирэхийнхаа юун дээр авсны дараа л гэж ярьж ирсэн. 3-4 жил суурьсангүй. Ерөөс унгалдгүй байсангүй гэж ярьж ирсэн. Тэгээд одоо телевизээр манай онгоохын хүүж үзэл байлгүй одоо магадгүй одоо өнгөрсөн ч гэсэн одоо онгоох дээр яриа одоо саяхан юм шиг байж штэ. Тэгэхээр тэр хүнтэй ярьсан яриагаа бол одоо би бол өөрөөр зохиож ярина гэж байхгүй. Хар гүний удмыг бол одоо мэд хүн хинч байхгүй. Одоо манай онгоохын адууг хариулж исэн манай багийн гэдэг дүү байна. Тэр одоо 10 жил 2000 оноос хойш одоо бараг 20 жил тэр адуун дээр нь байгаа хүн тэр адууны удмыг мэдхгүй. Онгоох өөрөөс нь би асууж ирсэн. Онгоох одоо нөгөө хар гүний төлөв бүс төрүүлэх улс дайрагдах болгонд нь л би хар гүчийг яг ямар удамтай ингээд тавтаал асуун заримдаа 100 г уудсан байхад нь
хилдэгэн болов гэж асууна. Ерөөсөө мэддэг байхгүй саач. Тэгэхээр одоо над ирэх гэж л ирсэн одоо бах. Тэр одоо та бол хэв шинжих ярьдаг. За удмын тэгвэл сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ та нэг ингэж хэлсэн байдаг шүү дээ. Яг хэрвээ одоо нөгөө адуу үржүүлэгч гэдэг тухайд ярих юм бол би онгоо манлайг бол одоо сайн одоо яг адуу үржүүлэгч байж гэж дүүн хэлнэ. Яг үл онгоохоо адуу бол арай л өөр шүү гэж. Тэгээ энэ сайн хурдлаад байгаа хүмүүсийн адууны суурь их талаас бол дандаа онгоо манлай адууны суурьтай гэж хурдлаад байгаа шүү. Тэ одоо зүгээр яг хуу онгоох өөрөө тийм юу юм биш байж л дээ. Яг хуу бус түүнийг одоо pop гэж байгаа юм биш. Ер нь одоо pop гэдэг чинь одоо нөгөө жоохон тийм сурталчилгаа гэдэг үгээр очиж болох уу. Тиймэрхүү өөрийгөө таниулах тал дээр нөгөө жоохон тааруухан ч юм уу эсвэл үнэхэрийн зүгээр нөгөө юм мэддэг хүн даруу гэдэг шиг их даруу хүн байсан юм болоо тэр талаараа. А яг уулзахад бол овртой ирэлтээ ер нь бол бяртай нөгөө бүхэл ирж чадлаараа ч юм уу тийм талаараа бол мундаг ирэлтээ. Тэрнээс яг тийм өнгөрөө биш байсан юм болоо. А одоо биднээс мэддэг одоо халзангийн халтар адуу гэдэг одоо бундуу талтар гэж ярьдаг штеп. Тэрний эцэг бол онгоохын шар халзан азраг. За тэр шар халзан азраг бол одоо дээшиг одоо да тэгээд бадиа адууг явна. За тэгтээ дахиад онгоох болохоор махурэдийн улааны удамтай одоо хандгаавар гэдэг азрагтай байлаа. Хандгаавар гэдэг азраг нь одоо тэр Понцог өлжиргөө энэ тэр соёол азраг энэ тэр багт нь очиж худалдаж авч ирсэн юм бил. Тэгээ одоо тэрний чи удмын азраг нь одоо энэ Стамбул бор энэ төр гэдэг байна. Тэрний чинь төл энэ улстай харигдсан 2 жил дараалт төрүүлсэн бормор. Тэрний Стамбул борын дүүгүүнээс нь тэр халиу морин тэр гарсан байна. Тэгээд яг энийг бол би өөрөө судалж ерөөсөө мэдсэн юм байхгүй зүгээр одоо ингэ саяхан фэйсбүүк дээр явуулжлаа. Тэгээд саяхан танаа нэвтрүүлгээр орж илөө тэр нөгөө хөөрхөн зэрдээ эзэн чинь хэмлээ. Ариун сайхан. Тэр ариун сайхан гэдэг хүн хөөрхөн зэрдээгээ ярьжсэн өөрөө анзаарсан бол хөөрхөн зэрдийнх нь их онгоохын хув шарга гэдэг азарганы төлөвүүгээд ярьж байна. Ингээд манай хурдж байгаа адуунуудын бас мэдээдгүй хувь нь онгоох адууны гүүнүүд байна. Батараг тод манлай ч бас онгоохоос онгоо манлай адуу тэр талаар нэлийн гүйтгээд болдод байдаг баг шүү. Байдаг. Одоо тэгээ ер нь бол тэгээ ойлгомжтой болох гэдэг энэ улсад ариг төрүүлж байгаа сүүлийн хэдэн жил яасан их моринууд онгоох адуу оролцоо авч гарч байна. Хондог байх гэдэг юм л да. Одоо саяны энэ жилийн улс төрүүлсэн хэр мөрөлдөл дээгүүр онгоох адуу орох магадaltaй. Магадaltaй жиш. Тэр нөгөө эзэн дэж ярьжсэн нөгөө халзангийн халтар адуу ордог юм бэл. Гизэндээ явсан дундгаа юм бэл л дээ. Тэгээ тэр халзангийн халтар адуу орохоор чи нөгөө онгоохын шар галзаар ороо явчих. Тэгэхээр тэр хүн дээр бол заавал очиж хамаарад байдаг. Тэгээ ганцхан шар галзангаар биш нөгөө хандгаавар орно бас олон сайн азар гарсан гэдгээр ганцхан адуу бол бас над шиг нөгөө азаар байж болно. Тэр хүн бол азаар биш аргагүй мал таньдаг хүн байсан. Байна л гэж дүгнэ. Таны тэр хар гүнд ер нь одоо сайн гүний ямар шинжүүд байд юм. За тэр сав сайлын тухайд байна. Өөр ер нь сайн гүн юугаар нь шинжих хэрэгтэй юм бэ? Одоо хар гүний үед бол одоо моринхон баг бүгдээр нь биш сайн шинж бол баг бүгдээрээ байдаг л болоо гэж боддог шүү дээ. Тэрний одоо гидс гүзээ сав сайл тал дээр ч одоо морь мэдхгүй хүн ямар ч хүн харсан байсан том жижиг үед хүн болго ялгана. Тэгэл тарих толгой тэрний нөгөө өөртөө тэнцсэн тэр дөрвөн мөчнээ зэрэг биар одоо тэгээд түрүүнд ярьжсэн тэр ахар сүүл тэгээд тэр хөх махантай мундаг байгаа мөртлөө 100 мах багтай энэ төр гэл тэгэл хазаа захтай бас их таарсан л байж магадгүй юм шиг. Тэ. Ер нь харгууны чи хичнээн төлн улс ус орсон юм байна. 4 5 гэдэг үү? 4 гэдэг 5. 3 төлн улсын бүс төрүүлээд тэгээ нэг төлн тэр сунгаан дээр хурдан байж байгаад 4 дахь төлн хурдан байж байгаад доголцсон. Сахуурсан дагаа байж сунгаж байгаад доголгоо хийсэн. Тэгээ тэр чи одоо эзэн үний муугаас л болчихлоо байх л та. Тэгээ хамгийн анхны төлийн харгууны төлийг тэр чи над дээр өөрөө өгдөг. Тармил ор гэдэг. Тармил орыг тодмолоохон мөнгөтэйх шүү дээ. Мөнгөтэйх үеж миний хамгийн анхны бүсийн айргийг авч өгчсэн шүү дээ. Тэ.
Та нэг ингэж ярьж байсан шүү дээ өмнөх ярилцлагаар. Сайн гүүг юугаар нь шинжих вэ гэсэн. Сайн гүүгэл би одоо хойд буюу бөксөн бай гэдэг юм уу одоо сүүл хаваар нь. Зэ одоо хүмүүс чинь тэгэл харж яхад бүгдээрээ л янз бүр толгоол гэдэг. Тэгээд би бол мэдгүй гүүний толгойч одоо яг тэгэл охин адуу толгойныхаа одоо их моршиг ч юм уу нэг харсан шиг байх юм ч та хайшин зүгээр хойшоогоо арай илүү байвал ер нь бол ялтчих واخгүй илүү гаргадаг л та. Хойшоогоо дахар сүүл олон юм байна л да. Тэгээд одоо нэг олон уулзах борив гээл те. Олон юм байдаг л хойшоо л ер нь байгаа. Хойноос нь л харахгүй. Хойноос нь харгана ш. Хажуунаас нарж болно шүү дээ. Тэгээд ер нь бол толгой бидний жирэг толгой түрүүнд ярьсан нүд энэ төр сайхан зөрөгтэй нүдтэй байвал зүгээр л дээ. Хөмсгс энэ төр зузаантай. Тэгээд ер нь бол Монгол адуу өөрөө дээр үеэсээ нөгөө цус олдож явсан учраас англи адуу шиг тийм согог том багтай толгойн хувьд бол тэгээ хойшоогоо дээлж харах зүгээр. Англи адуу бол нүд хөмсг энэ төр муутай адуу зөндөө харагддаг шүү дээ. Уул тоог муутай, нарийнхан хөл гартай. Тэгэхээр манай хуучин хөгжил цус олдуулж исэн болохоор тэр адуу өөрөө тэр хөл гар сайтай, тархилгоо сайтай байж ирсэн тэрэндээ байдаг. Одоо сая бол та нөгөө гүнийхээ тоог нэг хэсэг бол 10 хэдэн тоон дээр бариад нилээ олон жил явсан гэсэн шүү дээ тий. Одоо бол гүнүүдээ нилээ нэмсэн. Хаанаас ямар удмын гүнүүд авсан бэ? За одоо тэгэл Сүхбаатарын баг бүх сумдуудаас гүү байгаа хаа. Дорговоос гүү баг байхгүй бол. Тэгээд ер нь Сүхбаатарын сумдуудаас л байт юм. Тэгээд Төв аймгийн гүнүүд бас байх. Одоо хамгийн анхны авж исэн гүү чинь Дорноос дуу гадуунаас минь Төврөөр явж хат нэг гүү маам гээд ахгүй-гээс хязаалан байсан. Эмнэг хязаалан байсан. Ногооны хязаалан байсан авч ирсэн. Тэгэл тэрнээс ахуулаад тэгэл хоёр дахь гүү хар гүү гэл хэлсэн. Тэгээ Сүхбаатараас авсан гүү. Тэр анхны гүний чинь төлөвд яаж тогсон бэ? Анхны тэр авсан гүүний төл Сүхбаатартай авчиад нэг азарган тураалгаад төл нь шүдлэн болоод говьлтаа бүст орж ирсэн, ам үзүүлчихсэн. Тэгэл нөгөө манай адууных юм чи хүмүүс ирлизгээ шогддог гэсэн. Одоо тэгээд нөгөө тэр нөгөө Монгол одоо азраг болцсон. Тэр нь одоо тэгээд хүмүүс Монгол гэдэг мэдчихэл баг. Тэгтэл хүмүүс итгэхгүй тэгэл 25 та дорож 25 таа гол гэдэг шүү дээ. Энийг ийм юм ажиглалт ажиглах тухайн одоо адуу төлд нь төлийн чанарт эцэг эхийн нас хамаах уу? За мэдгүй тэрийг бол өстой одоо өөр дээр бол баталж чадаагүй байна. Ер нь гэхдээ байдсан гүнээсээ баг хөшин гүн дээр хаа. Байдсан гүнийг л тийм одоо нөгөө арай нэг тийм жулж гэх юм уу муул гаргадаг шиг санагдаад. Хит хөшин гүний төлөвд тийм сайн гарах юм уу? За би тэгээд нэг 2-3 хөшингөө авсан. 2-3 тэр бүгднгийнх нь төл $1000 улс ус орсон шүү дээ. Тэгээ одоо яг тэгэхээр үүсгэж болохгүй байгаа байхгүй. Одоо манай морины нөгөө морь тайлбарлагч Оюнбаатар надад нэг 20 өрсөнгөө зарсан. Тэгээд тэр нь бол арга байхгүй удамтайгүй байсан. Тэгээ би тэрийг ч мэддэг Нонгоохын босоо хоёрын дүүг байсан байхгүй. Улс төрөөсөн босоо хоёрын дүүг. Тэгээ намайг авчаач гэдэг би ч хөгшин болохоор жоохон төвөгшөөгөөд байсан. Тэгэл манай хүн ч нэлээ өдөө үнлөө хийсэн лээ. Тэгээ зүйлдээ за найз авчих гэдэг. Би за одоо тэгээд бас нэг найз нөхд хэлээд тах чинь авчигээд авсан. Авсарсан өдрөө өглөө шөнө хээл хайд онсон байх хөшөнгөө. Тэгээ 2021-тэйгүү. Тэгээ би тэр хээл хайсан онсон байлээ л дээ. Тэгээд өвлжөнгөө бүр сайн тэжээгээд тэгээ хавар нь халзаа алгарна тэгээд нэг 90 өрөө гарсан. Тэгээ тэр нь улсад зургаалаад алтан онд ам үзсэн баг. Тэгээ бас 2-3 тийм хөшөнгүүнүүдийн төл 1000 харагдчихсэн. Тэгэхээр одоо миний бодлоор бол байдсан гүнээсээ баг хөшөнгүүн баг сайн тордож чадвал хөшөнгүүн зүгээр юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ яг батлаагүй учраас мэдэхгүй л дээ. Тэрийг болсоо хөшин залуу гэж гайгүй хаад нэг эсэн л явж байгаа юм чи гайгүй. Яг сайн тэжээжлээ. За сүүлд бас ахад нэг англи азар авчирсан. Ер нь одоо сагуурыг бас залгаа. Ер нь бол бас магадгүй зарим нэг талаар илүү ч болж магадгүй нэг азар авчирсан гэдээ болдож байна. Тэр дээр үе бодвол
нэгдүгürt нөгөө хүмүүсийн хардаг нэг удмаа ус мэддэг боллоо. Бас арай нэг жоохон хөгжөөд бас нэг харах гал оролдоо л байгаа юм байна. Гэхдээ яг хуу ямар ч их цаг хугацаа өнгөрсөн. Одоо яаж ч их таньдаг болсон нөгөө халзаа азрах шиг тэгэж азуул таарахгүй. Тэр бол бас 50% аз байсан байж тарах гэдэг. Тэгээ тэр бол халзаа азраас илүү гэдэг нь бол баг худлаа ах л та зүгээр одоо хүн өөрийнхөө юм магтчихл байгаа нэг хэлбэр л ах л да. Тэгэл өөр таалагдсан бол бүхэл хүн төрх юм авж байгаа азарган ч юм уу бүхэл юм гүүн ч юм уу таалагдсан болоод авж байгаа. Тэгэл гайгүй таалагдаад авцсан шүү дээ. Тэгээд төлн л өөрийгөө хэлэх байх та. Энэ эрх авраас ихний төлөвд наарна тий. За намайг ер нь санхүүтэй холбогдлолтой асуултууд нэлээд асуудаг. Гэхдээ тэр нь үзэгчд их таатай байдаг юм билээ. Бус хүмүүсийн асуудал асуултыг асууж өгдөг гэж. Эргээ зүгээр яг харахад бол жоо таагүй юм билээ. Ягаад гэвэл хүн чинь нөгөө ер нь бол нийт одоо хүн амыг тэд гэж тоолоход бол заавалчгүй 100% таалагдна гэж байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний нэг 10% ч юм уу амар дургуутсах ч юм уу. Тэгэхээр тэр нөгөө муулах дуртай хүмүүсийн ол золох тал руугаа юм шиг надад санагддаг. Тийм 10% нь 90% нь таалагдчихж байгаа зү. За 50-50 байсан ч болно л доо. Ер нь бүхэн таалагдтаалаа бүгд л ер нь бол. Эрх авраа одоо эрх намраас ч гэдэг юм уу. Ер нь яг нөгөө залуу үеэрчд маш ханддаг. Одоо жишээлбэл яг өөрөө чинь гэсэндээ тод магна подкастад орсны дараагаар хүмүүс одоо уцаж асуугаад байна. Facebook-г ч өгч болох уу гэж би тэнд зөвшөөрөл авч ирсэн. Тэр мэтчлэн одоо хүн болгон л дор үрний нэг хурдан сайн адуутай олчих юмсан ахтар үнтэй биш ч гэсэндээ олчих юмсан гэл тэгэл зориод асууж идэх юм л. Энэ удаа бол малчин телевизээр илүү олон хүнд хүрэх учраас танаас асууад байна. Зөв. Тэгэхээр яг юу ч асууж байгаа лээ. Ханшийн хувьд л асууж. Сайн адууг авыг зориод ирвэл яах вэ? Яг уу ер нь бол юу юм бэ л дээ. Одоо энэ хүмүүс ингээл зарж үрээл ингэнгууд мөнгө олоод байгаа юм шиг боловч нөгөө биднээсээ байран маллагаагаар их олон адуу тижээдэг учраас тэр баг олж байгаагаас за илүү ч та хааш ямар ч байсан баг 80-90% буцаад тижээл ч юм уу одоо нөгөө ажлын юунд эргээ гарч идэг. Гэхдээ тэр нь бол биднес нөгөө одоо миний хувьд бол нийт мориныхон баг мэдчихэж байгаа нөгөө мөнгө олох гэж орсон биш зүгээр л нөгөө багада хурд нэмэр 7-8 жил би ч унтсан. Тэгээ зүгээр дуртай болохоор л орцсон болохоос тэр нь явж байгаад яг зайлуулаад нэг хурдлал ганц нэг юм зараал. Тэгэл мэдээж ирэг олзон дургу ямар хүн байх вэ? Тэгэл ганц нэг юм зараад болонгууд нь дахиад тоог нь олчруулчих болох чигээл явж байгаа болохоос яг нөгөө ингээд энүүгээр бизнес хийчи гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Одоо бизнес ер нь ямарваа нэг юмыг бол бизнеснүүдээр хараад явах юм бол тэр бол амжилтанд хүрэхгүй байх. Зүгээр л юу ч байсан. Одоо сайн бүтээгдэхүүн гаргаж иж одоо сэлбэрч байсан тэр одоо нөгөө бизнес болгоод нөгөө токерын машин хийгээд зарах нэг өөр, гараараа сэлээд зарах нэг өөр. Токерын машин хийсэн одоо сэлбэр одоо том сүвнэр ч юм уу том авдар байлаа гэж бодоход гараар сэлсэн нэг авдар нь тэр 10 авдрын дайны үнээр зарагдана үст. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн өөрөө сайн байх хэрэгтэй баг. Тэрнээс заавалчгүй тэр ашиг олоход хүргэж бодож болохгүй баг. Тэгээ яг хуу миний хувьд түрүүнд ярьсан азтай юм чи одоо тэгээд азар адуу дахиад тэгээ айгу үн хүрээд зарагчлаа. Тэгээд тэр одоо хизээд бас төгсгөл болохыг бас мэдэхгүй. Магтаад бол тэр үн хүрдэг юм бол биш шүү дээ. Дахиугаа байх юм бол 3 жил завсарлахад л тэр адуу бол өөрөө тэрийг тэнч авахгүй. Зүгээр яг хуу магадгүй нэг нэр гарцсан юм чинь зайлуул нэг 10 жилийн хооронд нэг мерсер зарагдал авах л та баг саг үнээр. Тэгэхээр бол яг тэр үнийг бол тэгэхээр бол нууцлах чившээ нэг ярихыг ч одоо яг тэр одоо хүсгүй ч юм уу. Яг мэдээж хэрэг нөгөө алтаа азарх хэдийгээр байдаг боловч яг амьд алтаа одоо байгаа нь цөөхөн. Мөнгөгүй байдаг ч гэсэн бас амьд байгаа нь цөөхөн. Яг тийм учраас тэр эдийн үн бол тодорхой хэмжээгээр бол нөгөө хүч хөдөлмөр шингэсэн учраас яг 1000 удамтай адууны юунаас л арай л өндөрл байх бол гэж бодож байна. Дадаглаад нэг 2 дахин ч юм уу тийм ээ. Тийм л баг. Тэгээ одоо тэр нь 2 дахин үнэтэй зараад дахихгүй бол дахиад тэр нь доошоо л унаа шүү дээ. Дахиул нөгөө эрэлт их байх юм бол үн өснө. Эрэлт бага байвал
үн буурна. Яг л зах зээлийн зарчмал юу. За баярлалаа. Манай студид хүрэлцэн ирж энэ одоо дор бүрний адуугаа сайжруулъя гэж зорж байгаа үзэгчд маань нэлийн хүртээмжтэй, энгийн ойлгомжтой байдлаар мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд ярилцлагынхаа төгсгөлд анхааруулж захиж хэлэх зүйл юу вэ? Төрөвчудаа ингэж асуугаад нэлээд чухал мэдээлэл олоод авсан учраас нөгөө ам ташсан хэрэг 13 иргэн гэж дахиад энэ асуултаа тавьж шүү. Тэгэл азарга мэдээж хэрэг тэр үржлэхтэй түрүүний ярьсан өөрөө чинь бас яг уу миний нөгөө яриаг мэдээж хэрэг буруу биш гэж бодоод бас нөгөө төрлийн үржүүлэгч нэрээ буруу юм уу гэсэн ойлголт бас өөрөө авцсан юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээд аль болохоор тэр төрлийн үржүүлгээ болгоомжтой хэрвээ хийвэл 2-3 адуун дээр хийж үзээрэй. Үзээрэй ч гэж одоо үзхийг одоо үзүүл зүгээр болов. Тэгээд тэр төрлийн үржүүлэлт орсон ялангуяа энэ англи азарга өөрөө амар эмзэг. Араб дээр бол төрлийн үржүүлэлт дээр орсон ч гэсэн тэр нөгөө төлөхгүй байх юу маш бага гайгүй юм шиг байна. Англи адуун дээр бол тэр төрлийн үржүүлэлт орсныг бол акт дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ тэр хоёр дээр анхаарал хамгийн гол нь одоо нэг зайлвал хурдлсан хурдлаагүй ядаж төл өгөхгүй байна гэдэг чинь хамгийн хүнд асуудал гэж яриад байгаа шүү тийм ээ. Ядаж төл өгж үзээд тэр явахгүйгаа бас үзчихвэл зүгээр шүү дээ. Бүр юм гарахгүй байвал бас харамсалтай биз дээ. Тийм. Тэгэхээр одоо тэр цаг хугацаанд харуулна да одоо нөгөө тэр яриад байгаа төрлийн үржүүлэг гэдэг дээр бол тий хамгийн том алдаа бол тэр байж магадгүй зөв цаг хугацааны явцад одоо хамгийн зөв нь ч үж магадгүй. Тэрийг бол хүмүүс өөрсдөө л тэгэл хэдэн жилийн дараа л харах баг. Нөгөө эрдэм шинжилгээний одоо судалгааны тухайн сэдвэр дагнсан хүн нь бол схем зураг тайлбарлахаар ойлгох тал юм байлээ л дээ. Ийм юм бид нар ийм эрсдэл байгаа гэд. Тэгээ бас нэг тэр талаар одоо үзэгч хурдмар сонирхогчтой үзэгчтэй нэг мэдээлэл өгье гэж бодоолаа. Бас энгийн үгээр ойлгоход аюул хэцүү юм байдаг. Тэр чинь ингээд нөгөө 2-3-аар нь зурж байгаа тааж байгаа болохоор төрлийн үржүүлгийг бол малч ухаантай хүмүүс, малын нүдтэй хүн бол хэдэн адуун дээр хийж үзэл мэднэ. Нүд муутай, тархитлагаа муутай, уул тавг муутай тийм арай л төнөө муутай л гарч байгаа. Тэгээ тэрийг бол ойлгохгүй нь ойлгохгүй, ойлгох нь ойлгох. Тэгэхээр тэрийг бол нөгөө алдах нь алдна, алдахгүй нь алдахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг өвтөр ярьсан ч яриагүйч тэр зүгээр л нөгөө туулаад өнгөрөхөөл зам байгаа байхгүй. цаг хугацааны л асуудал юм. Цаг хугацааны асуудал. За баярлалаа бидний урьд хүлээж авч. Студид маань хүрэлцэн ирж ажилласан. За баярлалаа. Хэрхэн үзэгчтэй эрдэм туяач дэрэмгийн хөлгөд зураг нэвтрүүлгийн ээлж дугаар энэ хүрээж жаргаж байна. Энэ удаагийн дугаар Төв аймгийн Алтан булаг сумын харьяат Алтан азарга мөнгөн гүний эзэн адуу үржүүлэгч Ганцхүй Хадбаатар оролцлоо. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч, дээдийш